Марко Поло өөрийнхөө домогт аяллыг хийснийхээ дараа аялагч хүний нүдээр монголчуудыг одоо ажилснаа энэ тэмдэглэлээ олвол европчуудад болон дэлхийд дахин анх хуваалцаж байсан хүн. Өнөөдөр эндээс нэвтрүүлгээ эхэлж байгаа нь учиртай. Аялал жуулчлал гэдэг энэ сонирхолтой зах зээлийн тухай өнөөдөр ярилцсан. Тэгэхээр монголчуудыг орчин цагт ер нь жуулчид хэр сонирхож байна вэ? Бид нар олон сая жуулчид хүлээж авах нь хоосон уриал азан биш, жинхэнэ ажил болохын тулд юу хийх хэрэгтэй байгаа тухай ярилцсанаа. Сайн байна уу? Сайн байна уу? Өдрийн мэнд. Сайхан аварчж байна уу? Сайхан аварчж байна. Гадаа чинь дулаараад их гоё болж байна тий. Харин тэглээ гоё хавар болоод одоо хөл өнгөрөө сэтгэл хөдлөөд гоё үлрэлж тий. Хавар болоод цаг агаар дулаарч байна гэдэг чинь танаа аялал жуулчлалын салбарыханд их ажил эхлэнэ гэсэн дөхөөд. Тэгнэ гэсэн үг. Одоо хавар чинь эд бэлтгэлээ хийгээл 100 бид нар жуулчтай авч эхлээл. Тэгээл зунжигаа бууж гинцдэг нэг намар 9-10 сар хүртэл. Тийм байна. Монголчууд суусан тэнгээс юу лээ? Суусан цэцнээс явсан тэнэг гэдэг штэ. Та аль нь вэ? Би одоо жоохон тэнэгдүүн юм уу? Одоо 40 орноор аялсан байдیں۔ За мөн орон нутгаарч олон аймагуудаар явж үзлээ. 40 орноор аялсан. Багасаа л аялж одоо юм үндэ. Батмөнхийн Зол Бадрал. Мэдээллийн технологиор мэргэшсэн ч аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бизнесмен. Зол Бадрал аялагчийн хувьар дэлхийн 40 гаруй орноор аялжээ. Өөрийнхөө аялах сонирхлыг бизнес болгон хөгжүүлж энэ салбар руу орохоос өмнө хэд хэдэн өөр төрлийн ажил эрхэлж ажил хэргийн ертөнцид туршлагачаад авсан. Одоо өөрийн хувийн бизнесээ удирдахын хажуугаар аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн дарга гэдэг сонгуульт ажил эрхэлж байгаа. Тэгэхээр түүнтэй өнөөдөр хурдцтай өсөн нэмэгдэж байгаа Монголын аялал жуулчлалын зах зээлийн талаар сонирхолтой яриад илгэе. Аялагчийн хувьар олон орноор аялсан баялаг туршлагатай. Яг бизнес эрхлэгчийн хувьар аялал жуулчлалын салбар руу орох шийдвэрийг хийзээ гаргач. 2014 онд одоо 11 жилийн өмнө яг манай нэг одоо энэ iHotel iTrip үүсгэн байгуулагч залуу маань надад нэг юм санаа байна. Золкод бол ийм танилын хүрээлэл байгаа учраас хоёулаа нэг бизнес эхлүүлээгээд. Тэгээ 2014 онд бид хоёр консалтант буюу зөвлөх үйлчилгээний компани тухайн үедээ зочид дуудлал жуулчны баазууд дээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ийм компаниас бол энэ аялал жуулчлалын салбар руу би орсон юм. Өмнө нь үндсэн суурьч нэг IT. Тэгээ сүүлд энэ iHotel гэдэг консалтинг бизнесээ энийгээ өрдөөс хэдүүлээ онлайн travel agency буюу захиалгын систем хийгээд ингээд одоо travel tech буюу аялал жуулчлалын салбар технологи хөгжүүлдэг ийм компани болгож хөгжүүлээд ингээд явж байгаа гэсэн. Одоо iTrip гэдэг компанитай. Тийм, iTrip компани дотор iHotel, Tourism Partners, iTrip Air гэдэг ийм гурван одоо охин компани агуулцдаг үндсэн 4 компанитай. Манайх iTrip за хүмүүс бол iHotel-оор бас сайн мэднэ. За MyHotel гэж байгаа, Зугаа гэж байгаа нийт 7 бүтээгдэхүүнтэй. Дандаа яг ийм аялал жуулчлалын салбар дээр технологи нэвтрүүлсэн. Энэ аялал жуулчлалын салбар ч өөрөө технологи шууд хамааралтай болсон. Тэгэхээр Монголдо энийг илүү лид хийгээд манлайлаад явчих гэдэг ийм зорилгоор үйл ажиллагаа явуулж байна да. Зол Бадрал өмнө нь их олон төрлийн ажил хийж үтсэн хүн байлээ те. Тэр бүх ажлыг хийж исэн туршлагууд яг энэ аялал жуулчлалын бизнес эрхлэхэд нь яаж хэрэг болж байна? Би их сониуч тэр дундаа судлаач хүн юм билээ. Нэг юм ингээд аваад олон талаас нь судлаад байдаг. Тэгээ аялал жуулчлалын салбарыг анзаараад үзэхэд за энэ чинь хил гайлтай холбоотой, тэгээ бомбттой холбоотой, эргэн нисгтэй холбоотой, зам тээвэртэй холбоотой гэдэг маш олон талын юм уялдаа холбоонууд гарч ирдэг. Тэгээд манай дээр харьцангуй хөгжлийн хөв тийм өндөр хөгжсөн биш учраас гадна дотны олон чиглэлийн юм судалгаанууд их хийсэн. Тэгээ маш олон судалгаа, маш олон орны стратеги хөгжсөн түүхүүдийг судалж үзсэн. Энэ өөрөө эргээд за аялал жуулчлалын салбар дээр энэ давуу тал байна, энэ тэгээ бидний хөгжүүлэх шаардлагатай зүйлүүд байна гэдгийг харахад их зүгээр хэрэг болсон юм болоо л гэж бодож байна. Танаа өөрөө их минимал цомхон хөрхөөрөө байна тий. Энэ их анхаарал татж илээ. Энэ яасан хөрхөн үнэг хайчилсан. Тий энэ их гоё түүхтэй юм байгаад байгаа. Энэ бид нэр 2020 онд нэг төсөл хэрэгжүүлээд тэр дундаа яаж юм тэгэхээр одоо дэлхий дээр хамгийн бяцхан зочид дуудлал гэдэг бол инкубатор байт юм байна. Инкубатор маань яаж юм тэгэхээр төрх хэмлэгт байдаг инкубатор. Тийм төрх хэмлэгт байдаг инкубатор аппарат маань тэр яаж юм тэгэхээр яг метр квадратын хувьд бол 0.9 метр квадрат. Тэгээ хорвоо дэлхий дээр ээж аав дээрээ яаран ирсэн дэр бяцхан үрс маань
тодорхой хугацаанд энэ зочдуудад байрлах юм хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгээ бид нар манай GSI Монгол байгуулахдаа бид нар хамтраад 2020 онд хамгийн бяцхан зочдуудлын захиалга үүсгээгээд манай хотел цэг имиж зочдуудлын захиалга энэ дотор хамгийн бяцхан зочдуудлын захиалгыг хийсэн байгаа. Тэгээ 2020 онд бид нар 300 гаруй сая төгрөг энэ төслийн хүрээндээ босгоод за 3 дугаар төрөх, 1-р төрөх 2 дээр инкубатор болон энэ нэраа шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлгэлсэн. Тэгээд энэ хамтын ажиллагааны хүрээнд маань хамтран ажилласан баярлалаа гэдэг энэ гоё хүүхдийн би бас бэлгшээлтэй учраас энийг их ойрхон байлгадаг. Ингээд гоё сосгтой нөгөө бид нар үнэг хаачилж өгч хүүхдэдээ өгдөгтэй ингээ хонхтой гэдэг энэ зүйлийг дурсгасан юм байна. Тэгэхээр манай нэг талдаа компани энэ бол ингээм нийгмийн хариуцлагын тий нөгөө талдаа энэ бол энэ GSI байгууллагатаа бид нар бас хамтын ажиллагааны бас гоё юм хийсэн гэдгийг бэлэгдэл болгоод ингээ хадгалаад жидэг. Залбаатарлын гүйцэтгэх захирлаар нь ажилладаг Ай хотелийн мэн аялал жуулчлалын салбарт технологи нэвтрүүлэгч Монголын анхны компани гэдэг тодтолтой. 2017 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа тэд Азийн шилдэг зүүн компани, Монголын шилдэг стартап компаниудын нэг гэсэн шагналуудын эзэн болжээ. Эхний бизнесээ өргөжүүлж одоо дотоод болон гадаад аяллаа бүтээгдэхүүн үйлчилгээний онлайн захиалгын iTrip компани ажиллуулж байна. Миний нөгөө ихэнд асуусан явсан тэнэг нөө суусан цэцэн нөө гэдэг нь монголчууд ийм хилцтэй байна гэдэг чинь аль эртнээс монголчууд энэ юм үзэж нүд тайлахын, газар үсгийн ач тусыг мэддэг те аялын үнцнийг мэддэг ийм үндэстэн байсан санагдаад байна. Тэгдэв. Тэр одоо анаавч хэлдэг. Аавын бид хүнтэй танил захтны бид газар үздэг чинь ямар боломжууд даваа талууд байна. Тэр хэмжээгээр нэг талтай хүнтэй танилцаад нөгөө талтай олон газар үзэх хэрэгтэй гэдэг. Тэгээ гадаад улсуудаар аялж яхад ялангуяа юм маш өөр мэдрэмжүүд авдаг байхгүй юу? Хүн ер нь яагаад аялах ёстой гэдэг дээр өөрийнх нь оршин байгаа, байнгын байгаа амьдралынхаа хэмнэлээс гараад өөр газар аялаад үзэхээр тархич өөр ингэ 80% өөр юм харж бодож сэтгэд юм л да. Тэгээ энэ өөрөө яаж нэхэр тархинд ингээд маш том сэргэлт болдог. Одоо бид нэг компьютер удаашрахаар нэг унтраагаа часаад шүү дээ. Яг тэр шиг тархинд их сэргэлт болдог. Нөгөө талдаа тэр хэмжээгээр өөр хүмүүсийн туршлага, соёл, тэ шин санаа юмнуудыг олж авч яадаг учраас ер нь энэ аялах бол өөрөө одоо хүний амьдралын бүр ингээд нэг хэмнэл болчлоо л да. Өмнө нь болохоор илүү боломжоор аялдаг байсан бол одоо залуучууд бүр ингээд аялангаа амьдэрдэг ийм залуучууд бий болчиход байгаа. Жишээ нь юм. Зорилго болгож тийм зорилго болгоод, дадал болоод, амьдралын нэг хэмнэл болгоод тий. Одоо танай iTrip компани зах зээлийн үнэлгээг хэд байна? За зах зээлийн үнэлгээ бол нөгөө мэргэжлийн компаниуд бол тогтоодог байгаа. Бид нар бол яг өөрсдөө тодорхой үнэлгээ гаргасан байгаа. Гэтэ яг одоо бол TD гэж хэлэхэд бол зөөх. Ягаад бидэд бас нэг төлөвлөгөө байгаад байдаг. Одоо бид нар чи нэг компани хоёулаа байгуулад хөрөнгө оруулагчид нэмээд хамтран үүсгэн байгуулагчид нэмээд ингээд явж байхдаа тодорхой үнэлгээнүүд ингээд тогтоод явдаг. За жишээлбэл одоо эхний ээлж 1 тэрбум байж байгаа тий. За 3 жилийн дараа үйл ажиллагаа явуулаад одоо манай энэ платформ хэрэглэгчийн тоо борлуулалтаас хамаараа 5 тэрбум гэдэг юм ингээд өсгөөд явж байгаа. Тэгэхээр бид нар одоо хамгийн сүүлд 22 оны сүүлээр нэг хөрөнгө оруулалтын хилцэл дээр энэ дөнгөө тодорхой ярьсан бол одоо бол 25 он гарчлаа. Дахиад 3 жил өнгөрцөн байна тий. Тэгэхээр дахиад үнэлгээ одоо мэргэжлийн компаниар эсвэл одоо хөрөнгө оруулагчийн нүдээр үнэлгээ хийлгэл бас илүү өндөр л гарч ирэх болоо тий. Энд одоо танах чамгүй олуулаа харагдаж байна. Одоо хэдүүлээ iTrip. Одоо бид нэг 40 орчим залуучууд байгаад байгаа. За энэ гол офистер анх хоёулаа эхэлж ирсэн. Би чи 2017 онд нөгөө 14 онд үүсгэн байгуулчаад 17 онд энэ компани дээрээ өөрөө гүйц захирал болоод өмнө ажиллаж исэн одоо бид нар чи 200 хүнтэй хөргөл сервис гэдэг компаниг гүйц захирал байсан. Тэгээ 17 онд үүсгэн байгуулсан компани дээр өөрөө гүйц захирлаар ирэхэд хоёр дахь ажилтнаа нь өөрөө бий болоод тэгээ ингээ хоёулаа ажиллаад эхэлжсэн. Тэгээ 17 оноос хойш 8 жилийн хугацаанд бол бас чамгүй юм хийц юм болов гэж ингэж эргэж харагдаад идэв шүү. Танай өөрөө ер нь гол зорилго чинь хувийн аяллаа одоо төлөвлөхөд туслана гэж байсан тий. Яг юу хийдэг ямар онцлогтой компани вэ iTrip? Бидэд ингэж байгаа. За дэлхийд даяар энэ travel tech буюу аялал жуулчлал дээр технологи чухал нөлөөлөд байна. За хамгийн эхлээд нөлөөсөн зүйл бол энэ social media байхгүй. Дэлхийн аялал жуулчлалын өсөлтөн дээр тооцоолоогүй өсөлт орж ирсэн нь хүмүүс аялсан зураг Facebook дээр, Instagram дээр оруулахаар бусад хүмүүс би аялал та гэдэг юм сэтэл төрд юм. Тэгээ ингээд сэтэл төрөө ингээд явчихсан. За сүүлийн үед болохоор яаж юм гэхээр нийт жуулчдын нэг 92-3%, ялангуяа ковидын дараа 93% төр хүрсэн байл. Энэ болохоор онлайн орчинд аяллаа судалт юм байна. За аялал орчин руу, аялал орн руу явбал би юу үзэж болох вэ гэдэг те. За тэгээд 66% нэгээд 23 онд 66% нь онлайнаар
системүүд юунууд аяллуудаа захиалж байгаа. За нислэгээ захиалж болж байна. Зочдуудлаа захиалж болж байна. Очоод одоо өдрийн аялал ч юм уу захиалж болж байна тий. Тэгэхээр ингээ бүх зүйлүүдийг захиалах боломжтой болчихж байгаа учраас энэ шилжилт хийгдэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол 2021 онд iHotel компани хөрөнгө оруулалтаа нэмж авахдаа бид энэ i3 гэдэг компаниг эхлүүлээд энэ манай үндсэн бүтээгдэхүүн үндсэн концепц болоо явчихж байгаа. Тэгээ хүн бүрт аяллаа тэр мөрөөдлийн аяллаа төлөвлөхөд туслана гэдэг ийм үндсэн ураатай. Яаж нэгэр хүмүүсээс асуухаар ингэдэг. За зарим хүмүүс бол гоё машин мөрөөддөг, зарим машин тийм сонирхолгүй хүмүүс байдаг тий. Тэр ингээд мөрөөдлийн асуугаад ярилцахаар хүн болгонд нэг мөрөөдөл байдаг нь тэр бол юм аялах мөрөөдөл. Гоё орноор аялаад үзчих юм сан. Магадгүй дэлхийд тойроод аялаад үзчих юм сан. Тэгэхээр тэр мөрөөдлөө өрдөөсөө бит хоёрт аялал сэтэл төрлөө бол аппликейшн дээр за би Таиланд руу явал хэд байх вэ? Америк руу явал хэд байх вэ? Шууд харчиж болж байна. За аялалтай холбоотой зөвлөгөөнүүдээ авчиж болж байна. Тэгэхээр тэр аяллаа тэр мөрөөдлийг илүү бодит, илүү ойр болгоё, гар дор болгоё гэдэг тий. Тэгэхээр л бидний технологи суурьтайгаар хүмүүр мөрөөдлийн аяллаа ийм төлөвлөхөд тусалдаг ийм хөтчин бай гэдэг ийм зорилготойгоор үйл ажиллагаа явуулаад байгаа. Одоогор хичнээн хүнийг одоо мөрөөдлийн аяллаа төлөвлөхөд нь тусалсан байна. За бидэд бол ковидын өмнө манай зөвхөн iHotel дээр бол нэг 40 мянган орчим хүмүүс тэр ингээд захиалга явсан байдیں۔ Онлайнаар гэсэн. Ковидын дараа жишээлбэл сүүлийн нэг жил гаруй хугацаанд бид нэг сарда 2000 за 1500-аас за оргил үедээ нэг 4000 хүний ингээд захиалгуудыг хийдэг. Тэгэхээр нэг жилдээ нэг 30-аас 40 мянган захиалга ингээд явчихж гин гэсэн. Тэгэхээр 30-аас 40 мянган хүнийг тэр мөрөөдлийн аялалд нь бол хөтөлж гин чиглүүлж гин гэсэн. Хичнээн хувь нь монголчууд хичнээн гадныхан байна. i3-ийн хувьд бол яг монголчуудад зориулсан платформ юм. i3-ийн хувьд бол яг монголчууд ашиглаа явж байгаа. iHotel-ийн хувьд бол гадныхан их захиалдаг. Яг 2019 оны захиалга дээрээс нэг 10,000 орчим захиалгын 40% нь гадныхан байсан. Ковидын дараа эргэж одоо сэргэж ийн iHotel-ийн хувьд болохоор Зол Бадрал гэдэг хүний өмнө нь хийж исэн ажлуудыг харлаа их юм оролдож үтсэн ийм сониуч бас амбицтай хүн билээ. Яг Зол Бадрал гэдэг хүний хувь хүний одоо ямар зан чанар энэ аялал жуулчлалын бизнес эрхлэхэд нь тус болж байна. Энэ аялал жуулчлалын бизнес хүмүүсийн энэ сониуч зантай их ажилтдаг бизнес юм шиг надад санагддаг. Яг тийм. Тэр хүн ер нь яагаад сурдаг вэ гэдэг ийм асуултыг яг үндсийн үзэнгүү тэр нэг ийм юмыг сонирхол байт юм л. Тэр зүйлийг сонирхгүй бол ямар ч юм хэрэгтэй зүйлээс нь тэр зүйлийг ингэ сурдгуу ч юм уу гэдэг орчт юм байна л да. Тэгэхээр тэр нэг сониуч зүйл дээр үндэслээ. Жишээлбэл энэ аялал жуулчлалын бизнес болон би одоо бусад хийж байгаа зүйлүүдэд анзаараад харахаар нэг хүнтэй нэг зүйл ярилцаад эсвэл нэг хүнтэй санал солилцож байгаа тийм нэг бодлыг ингээд авчдیں۔ Аваад тэрийг ингээд эргцүүлж бодоод яваад байдаг. Ер нь одоо ч гэсэн арга барилын хувьд ер нь тийм болчиход байгаа. За би энэ тухай маш сайн ойлголоо. Гэхдээ би дахиад 7 хоногийн дараа уулзъя. Тэгэхээр тэр дотор ч ингээд их боддог хүний хувьд бол ингээд тэр сониуц зандаа хөтлөгдөөл олон талаас нь судлаад идэм бил. Тэгээ судалж агаад тэрийг илүү ингээд ажил хэрэг болгоо. За одоо ийм шийдэл байвал яа гэх. Тэгэхээр аялал жуулчлал өөрөө тийм сониуч бас хүний хийдэг зүйл байгаа даа тийм. Одоо үргэлжтэй аялагчд гэж байна тийм. Үргэлжтэй аялагчд бол бүр тэрний агсан төвшний хөлбөр буюу би үргэлжтэй үрээ тэр улсад очиход би тийм яаж явж чадах бол ямар эрсдэл туулах бол тэр эрсдэл нь илүү сонирхол татдаг. Жишээлбэл тэгэхээр аялал жуулчлал өөрөө түрүүний хэлдгээр тэр хүний тархийг илүү юм одоо идэвхтэй байлгадаг, илүү сонирхолтой байлгадаг, илүү юм шинчилдэг гэдэг нь өөрөө тэр сонирхолтой байдлыг ингээд сэтэлжүүлж яадаг байгаад. Тэгэхээр аялал жуулчлалын бизнес руу орсон маань гэсэндээ өмнө өөрөө ч мэдлгүй байнгын аялдаг хүн энэ аялал руу ороод ирэхэд одоо сүүлд манай маркетинг дээр би өөрөө их ярьдаг байхгүй. Ягаад тэгэхээр их олон туршлагууд байдаг, энийгээ төлөөлж ярих боломжтой болов уу гэд тэр туршлагаа хуваалцаад бас өөрөө яриад. Тэгэхээр тэр сониуц зангаа бас ингээд бизнес олгоо хөгжүүлсэн. Тэр чинь нэг талдаа сониуц зан нөгөө талдаа миний мэрэгжил хоёр ингээд компанид нийлчихэд байгаа гэсэн. Албагдаад байна тийм. Салбар болгоно л хүний нөөцийн асуудалтай байгаа. Танад энэ асуудал хэр байна? Энэ эдийн засгийн өсөлтөөс хамаарат тэгээ нөгөө талдаа энэ 90 оны зах зээлийн төрөлтийн багасаа яг ингээ бүх салбар дээр нөлөөлөд байдаг. Бидний хувьд бол харьцангуй одоо та харж байгаа залуучууд илүү ажилдаг. Тэгээ залуучууд ажилтдаг нь өөрөө энэ соёлын хувьд ч тэгээд стартап компани гэдэг нь өөрөө яаж нэг хурдан манайвалдаг, хурдан хөдөлдөг, шийдвэр гаргадаг тий. Зарим зүйлүүдийг оролдож үзээд болол урагшлуулдаг, болохгүй бол дахиад шинээр оролдож үздэг юм уу. Ингэж ажиллахад бол ийм стартап соёлтой компани илүү зүгээр үү. Тэгээ бидэд бол илүү залуучуудтайгаа ажиллах дуртай байгаад залуучуудын хувьд гэсэндээ одоо
нэг ажлын байран дээр би ингээд тогтмол удаан туршлагажаад 10 жил бай гэхээсээ илүү өөрийгөө ингэж хөгжүүлэх гэж орж ирдэг. За нөгөө талдаа энэ аялал жуулчлалын бизнес нь өөрөө энэ хүмүүсийн сонирхлыг татдаг учраас манай хувьд бол хүний нөөцийн мэдээж хөдөлгөөн байгаа. Гэхдээ харьцангуй хөдөлгөөн бусад салбар, бусад компаниудтай харьцуулахад доктортой байгаад идэв шүү. Зол бадрал гэдэг одоо захирлын хувьд компани ямар онцлогтой менежментээр удирддаг хүн бэ? Би 2011 онд одоо Монголд стартап гэдэг ийм үг орж ирж байхад л үүсгэн байгуулагч хамтарч ажилладаг хүмүүстэй уулзаа явьжсэн. Тэгээд 2013 оноос хойш энэ стартапын тэмцээнүүдийн шүүлтэн дээр оролцдог. За заримдаа зөвлөх өгдөг. Ингээд явж байхдаа өөрөө энэ стартап соёлыг хэрэгжүүлэх зүйтэй байна гэх. Тэгээ 14 оноос 17 оны хооронд хөргөл сервис гэдэг яг хөргөл сервис бол барилгын чиглэлийн компани. Энэ барилгын хөргөл дагарч болт хийдэг. Бидэд олон том төслүүдээр ажиллаж. Тэрэн дээр яг ингээд том төслийн менежментийн суурьтай компанидэр ажиллаж хагаад Аяатал дээр өөрөө захирал болоод ирэхдээ яг тэрийг ингээд хэрэгжүүлэх боломж гарч байгаа. Тэгээ Аяатал дээр энэ хурдан манайвалдаг ийм залуу ирч хүчтэй тий ямар нэгэн зүйлийг оролдож үздэг. Гэхдээ маш ийм хэвтэй тогтолцоотой буюу саналаа нээлттэй солилцдог ийм соёлыг энэ компанид нэвтрүүлээгээд ердөөсөө тэр соёл маань ингээд өргөжлөө явааддаг. Нэгдүгээрт, хоёрдугаарт манлайлалын хувьд одоо манай GSI гэдэг олон улсын байгууллага дээр би маш удаан гишүүн байсан. Тэр байгууллагаас авсан сурсан зүйл бол илүү энэ залуучууд байгаа үед бол хэрхэн яаж залуучуудтайгаа хамтдаа одоо нэгдэж хамтдаа хөдөлмөрлж ажиллаж тэ хамтдаа хөгжих үү гэдгийг сурцсан байна. Тэгээ манай GSI-ийн ялангуяа бид нэр хамтарч ажиллахаар танай компани юм. GSI-ийн тэ олон улсын тийм сайн дураараа ажиллаа хийгээд хүмүүсийг бий болгоцсон гэдэг. Тэр зүйлүүд маань байдсан болоо гэж боддог. Тэгээ Азуул ч юм уу одоо ковидын дараа дэлхийн том юм корпорациуд маань өөрөө адаптив буюу хурдан өөрчлөгдөх, шинжлэгдэх шин чанартай гэдэг стартап чинь шинэ компани гэдэг ойлголт байсан бол гарааны компани гэдэг байсан бол одоо стартап менежментийг ер нь ингээд ялангуяа юм жижиг нэгжүүд төр байнгын бий болох хэрэгтэй байна. Том компанийн хувьд дасан зохицох, хурдан өөрчлөгдөх гэдэг ийм менежментийг нэвтрүүлэх хэрэгтэй байна гэдэг. Эдгээр маань ингээд ковидын дараа бүр зөв зүйтэй байсан. Нийлээд одоо бас манай энэ менежментийн үндсэн суурь маань тэгж явд юм аа. Энд танай хамт олонны бахархлын болно уу? Тийм, манай хамт олонны бид нар ч хамт олоноор ингээ family гэдэг ингээ гэр бүл шиг явцдаг. Илүү нээлттэй түрүүний хэлснээр. Тэгээ нөгөө шилдэгүүдээ шалгаруулад явцдаг. За хүн болгон дээр ингээ нууцаар юу гэдэг сэтгэлдээ бичдэг. За тэгэхээр одоо ануужин дээр хариуцлагатай мундаг байдаг шүү гэх. Тэр бие бинийгаа ингээ диногоо нээлтдэг. Тэгээд бахархлаа. Тэгээ бие биендээ хин нөхсөн чухал ш тэр хүнийг хүмүүс юу гэж бодож байна гэдэг нь чухал учраас хүн дээр ирсэн энэ сэтгэлдлүүдийн нийлүүлээд тэр дундаа нөгөө талдаа нөгөө шилдэгүүдээ за ийм хүмүүс манай энэ сарын шилдэг боллоо гэдэг ингээд шалгаруулаад явцдаг. За мэдээж бид нөгөө олон үйл ажиллагаанууд дээр оролцоо явдаг. Энэ 2022 оны шилдэг стартап компани гэл iTrip үүсгэн байгуулагдаад нэг жилийн дараа энэ шагналыг авчихсан жишээтэйгээ. Тэгэхээр зарим нь ч миний энэ GSI юм гэдэг юм шагнал юмнууд байх шиг байна. Ийм гоё болно да. Дотн болон мэт. Танай лого бас их өөрхөө өрмөц юм байна тий. Динозавр аялаад явж байгаа чемодантай. Тий, iTrip гэдэг бидний энэ компанийн үндсэн лого концепцийг бас ярилцахдаа энэ илүү юм залуучуудад чиглээд юм хөнгөн байх хэвээр. Тэгээд ийм дүр гарч ирснээрээ энэ өөрөө юм хүмүүстэй харилцаа их боломжтой юм харизмтай дүр байв. Ингэж ярилцж байгаа бид нар хоёр дүр сонгосон. Хоёр одоо амтан сонгосон Монголыг төлөөлж чадах. Нэг нь болохоор одоо тэмээ bijлах юм байна. Хоёр бүхтөө тэмээгээд гэхдээ нөгөө арабын орнууд дээр их байгаад идэм байх гэж байгаа. Хоёр дахь нь бол бүр бүтэн агуулгын хувьд бол динозавр их зүв болж таарсан. Ягаад тэгэхээр динозаврын нийт олдврын нэг 3/1 нь манай улсаас олцсон байдаг тий. Тэгээ тэр дундаа манай улсаас олдоод дараагийн ингээд бусад улсууд руу аялсан байдаг байхгүй. Тэгэхээр бид нарыг бол динозаврыг тодорхой хэмжээгээр өмчлөх гэдэг юм уу тий. Манаас гаралтай гэж ярих юм боломжтой байна гэдэг динозаврыг сонгоод хоёрдугаар динозавр маань өөрөө их аялцсан байхгүй. Одоо Монголын говьоос гараад олон аялцсан. Тэгэхээр ийм аялж байгаа гэдгээр нь динозавр авцсан зүйтэй байна гэд. За 3 дугаар динозавр маань ийм маш ийм найрсаг, ийдэг ийм байх ёстой гэх. Тэгээд динозаврын дүрсэн дээрээ бидний гоё улбар шар нүдний шилтэй тий чимдам аваад ийм аялж байгаа динозаврын дүрс одоо логонд одоо манай бүтээгдэхүүнүүд дэрчсэндээ гардаг. Эдгээр нь өөрөө ингээд тодорхой харилцаа хийдэг. Одоо дотроочсон шилдэг динонууд гэл ингээд явцдаг жишээ. Тэгэхээр тийм агуулгаар бидний динозаврыг сонгосон юм байна. iTrip-ийг одоо аялж байгаа динозавр гэж үзэх юм бол танах хэр одоо бизнесээ цар хүрээтэй тэлж энэ салбарт аяллаа хэр том хүрээнд хийх төлөвлөгөөтэй байна. Цахим суур дээр үндэслээд бид нар бол
Мэдээж компанийн хувьд бол зах зээлийн бас тодорхой том хэсгийг авах зорилготой байдаг. Бид нэр 2023 оны тоонуудыг харж ирсэн. 2023 онд яг энэ цахимаар Монголд захиалгаж байгаа хүн бол ердөө нэг 10% байгаа юм байна. Бид нар бас тэр хэсэг дотроо дайжгүй хувь эхний хэлзэнд одоо үйлчлэгээ үзүүлээд ингээд явж байгаа. Тэгээд дэлхийн чиг хандлагын дагуу энэ ингээд 30 болно, 60 болно, 80 болно. Тэр үед дээр л гол ер нь тоглогч нь бай гэдэг ийм вижнтэй байгаад байгаа. Аялал жуулчлалаас олж байгаа Монгол улсын орлого 1 тэрбумыг давсан. Уул уурхаагаас гадна тэрбум давсан орлоготой салбартай болж байгаа нь бидний хувьд шин бас баярлалтай үзэгдэл. Ирээдүйд аялал жуулчлалаас олох орлого улам нэмэгдэх боломжтой гэж тооцоолдог. Сүүлийн жилүүдэд Монгол руу жуулчдыг татахын тулд эргэсэн орчин, гадаад сурталчилгаа гэд бодлого анхаарлаа тавьсаар ирсэн. Тэгвэл бид яг хүлээсэн үр дүнгээ харж чадсан уу? Монгол улсыг зорж ирэх шалтгаан буюу үндэсний брендинг маань юу байвал зохих вэ гэдэг тухай яриагаа үргэлжлүүлье. Монголчууд яг жинхэнэ жуулчдад юу зарж байна? Бид нар байгаль зардаг. Манад ирсэн жуулчдын судалгаа байдаг. Тэгээд яг оноор гарч байгаад хамгийн сүүлд ковидын өмнө 2019 он нэлээд дэлгэрэнгүй судалгаа гаргасан байдаг. Тэрэн дотор жуулчдын бол хамгийн ихэр сонирхож байгаа нь байгаль байгаа. Хоёрдугаарт бол соёл байдаг. За байгаль гэдгийн бас нэг баталгаа нь бол тусгай хамгаалалтын газар нутгийн ингээ тоо статистикууд гарч ирэхээр манад орж ирж байгаа жуулчдын 80-аас 90% нь тусгай хамгаалалтын газар нутаг руу ордсон байна гэх. Тэгэхээр бид нэр байгалийн гэдэг чинь уул ус те ургамал ногоо амтан гэд тэр гоё нөөцүүдэд тусгай хамгаалтанд авцсан байдаг. Тэрлүү хүмүүс маань илүү орж үзэж байна гэдэг бол бидний хувьд бол хамгийн гоё хамгийн гол бүтээгдэхүүн бол байгаль байна. Тэгээд ирсэн жуулчдын хэдэн хувь нь сэтгэл ханамжтай буцсан бол ийм судалгаа байна. 93% нь сэтгэл ханамжийн хувьд бол маш өндөр болон өндөр гэсэн ийм сэтгэл ханамжаа илэрхийлсэн байд. За дунд сэтгэл ханамжгүй гэсэн зүйлүүд нийлээд 7% гэсэн. Тэгэхээр 93% гэдэг бол харьцангуй сайн өндөр байгаа. Хоёулаа хэдэн оны судалгаа ярьж байгаа вэ? Энэ бол 2019 оны судалгаа. Тэгээ 19 онд аялал жуулчлалын хөгжлийн төв болон Монгол банкны хамтарсан жуулчдын зардал болон сэтгэл ханамжийн за юу сонирхож исэн ямар зүйл нь тэр жуулчдын сонирхлыг одоо төсөөлөөс илүү татсан гэдэг нэлээд сайн дэлгэрэнгүй судалгаа хийгдсэн байдаг. Тэгээ энэ дээр одоо л үндэслээд гаргахад сэтгэл ханамжийн хувьд бол тийм байна. Нэг одоо ирсэн жуулчин дахиж эргэж ирэх тэр үзүүлэлт манад хэрэг үү? Бидэд яг судалгаан дээрээс харахад болохоор 3 жуулчны 2 нь бол Монголд би дахин эргэж ирнэ гэдэг. Нэгсэндээ Монголыг ингээд танин мэдээ 4 хоног 7 хоног юм аялахад дахиад үзэх ёстой зүйл үлдсэн байгаад идэм билээ л дээ. Тийм байгаад идэг. Харамсалтай нь бид нөгөө хил хамгаалах төр үндсэн тоо авдаг. Хил хамгаалах төр өмнөх жуулчид давтан ирж байгаа гэдэг тоог одоо бол програмын хувьд бол авахд юм боломжгүй байгаа юм билээ. Сая системүүдээ шинжилсэн учраас 2015 оноос бол энэ тоонууд нэлээд нарийн 2025 оноос илүү нарийн бүр ингээд насаараа тий давтан ирж байгаа тоогоороо ч гэдэг юм уу нарийн гарах боломжтой болж байгаа юм билээ. За нэгдүгээрт Монголыг зорж ирэх одоо шалтгаан бол манай байгаль байна гэдэг чинь тий. Тэгэхээр нөгөө үлдсэн шалтгаанууд буюу манай нүүдэлчний өрөмц соёл. За тэгээд манай баян түүх энийгээ бид нар хэр одоо зарж чадчихээн. Нүүдэлчин соёл бол яг 2 дугаарт орж ирд юм билээ. Манай жуулчдын сонирхол татж байгаа байдал дээр харамсалтай нь яг соёлыгоо бид нар бас олон улсад түгээн дэлгэрүүлсний харьцангуй бага. Жишээ нь барууны жуулчдад бол илүү ийм соёл бас сонирхож ирдэг. Тэр нь болохоор илүү гадныхан ирж Монголын энэ одоо өрөмц байдлын талаар контент хийснүүд нь одоо сонирхол татж ингэж Монголын соёлыг сонирхож бол ирээд идэв юм лээ. За түүхийг бол бид нэр Чингис хаан гэдгээрээ бахархаж байгаа боловч энийгээ бас түгээн дэлгэрүүлсэн зүйлүүд нь бага ажиглагдаад байгаа. Сая Монгол туслах жилтэй холбоотой зүүн бүсийн 3 аймгийг түүх аялал жуулчлалын бүс болгоод одоо яг 255 км ийм маршрут Хэнтэй аймаг дээр тулгуурлаад ингээ гарцсан баг. Тэр бол яг ингээд харьцангуй 255 гэдэг чинь бусад улсын хувьд бол урт шүү дээ. Тэгэхээр манай хувьд бол 255 дотор ингээд 10-аад одоо destination 10-аад цэгүүд ийм холбоотой байдлаар түүхийг өгүүлж байгаа ийм зүйлүүд гаргаад байгаа. Тэгээ одоо бид нар энийг эдийн хэмжээгээр түгээж чадна. Тэр хэмжээгээр ийм түүхийн сонирхлын жуулчд бол илүү ирэх юм байна. Одоо жишээ нь гаднаас ирсэн жуулчин яг Монголын нүүдэлчин амьдралтай, яг малчны жинхэнэ амьдралтай танилцах ийм төрөлсөн аяллууд ер нь хэр хөгжиж байгаа вэ? Тэр нитаж гэдэг одоо үг гэдэг манай салбарын нутгийн иргэдэд түшгэлсэн аялал жуулчлал. Сая шинэ аялал жуулчлалын хуулийн дээр орсон
Тэр яаж юм гэхээр энэ аялал жуулчлалын салбар өөрөө ялангуяа манайх шиг Монгол орн байгаль болон соёл түүхээ тэгээ нүүдэлч аж ахуйгаа одоо аялын бүтээгдэхүүн болгож байгаа орны хувьд энэ их чухал. Тэгээ сая Архангаа дээр анзаарсан бол сүүлийн 2024 оны зунаас эхлээд яг энэ малчны дэрэгдэх гэрнүүдийг аялын бүтээгдэхүүн болго гаргацсан байгаа. За өндөр зэрэглэлийн аялал жуулчлал дотор одоо энэ манай туршлагатай компаниуд бас хийдэг. Одоо олон орон нутгийн аяллуу зарахтаа тэр нүүдэлч айл дээр жуулчтай хоногшуулаад тэр нь хоноглуулад тэрэн дээр нэмээ. За тэрэн дээр жишээлбэл морь унуулах тий. За Монгол сүү цагаан эдээгээр дайлах гэдэг юм уу. За тэр мал аж ахуйтай танилцах гэдэг эдгээр зүйлийг юм аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод байгаа. Тэгэхээр яг ингээд зориулсан бэлтгэхээс илүү яг тэр үндсэн нүүдэлчин соёл дээр ирж үйлчлэгээ авч байгаа жуулчны хувьд сэтгэл хангамж өндөр байдаг. Нөгөө Монголын талаар мэдээ гэсэн тэр мэдлэгээс бүтэн олж авч чаддаг. Гуравдугаар тэр зарцуулалтын хувьд өндөр байдаг. Тэр хэмжээгээр зөвхөн нэг компани биш тэр нутгийн иргэд аялал жуулчлалаас юм өгөөж авах юм боломж олж байгаа. Тэгэхээр бид нар бол энийг ер нь урт хугацаанд илүү сайн л хөгжүүлэх хэрэгтэй. Тэр дундаа одоо түүхэн аялал жуулчлал байна те. Бидний байгалийн гэж байгаа боловч байгалийн зарим элементүүд маань өөрөө маш гоё юм өрмөц түүхүүдийг агуулж байдаг. Жишээ нь дил уулан дээр хадны зураг болгон дээр баг ингээ сонирхолтой түүхүүд гарч ирэх жишээтэй. Тэгэхээр энийг юм нэг талдаа тэр одоо гадных тэр стори телling буюу түүх өгүүлдэг ийм зүйлүүд аялал жуулчлал дээр их сайн маркетинг болж байгаа. Тэрийг дагалдуулж хөгжүүлэх хэрэгтэй мэлээ. За энэ соёлын мөн чанарыг те яагаад бид нэр тийм эдэн чоналгүй тэгээ 1-2 тэмээн дээр юм уу тэрэгэн дээр ачаад нүүх юм чадвартай байгаад гэдэг энэ зүйлүүдээ бид нэг ингэж бодит түүх болоод энийг л гадагшаа сурчилт энийгээ зарах юм. Тэгэхгүй бол биднийх бол ийм хотоороо бид нар Сингапур ч юм уу Хонконгт бол ийм өрсөлдөхөр биш. Бидний яг байгаа юник гэж ярьдаг одоо тэр онцгой үнэт зүйл онцгой өөр зүйл нь өөр энэ байгаль соёл хэрэг юм байна. Та мэргэжлийн аялал жуулчлалын холбооны төлөөлөл удирдах зөвлөлийн дарга. Энд төрөөс болон хувийн хвшлүүдээс төлөөллүүд байд юм лээ. Та нар яг юу хийд юм бэ? Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо 2023 онд аялал жуулчлалын тухай хууль шинжлэгдээд батлагдсны дагуу байгуулсан. Тэгэд бидний мэдхээр төрийн бус гэдэг ийм хоёр одоо субъект байдаг бол энэ нийт эрх зүйн хуулийн этгээд гэдэг ийм илүү барууны Европын орнууд төр байдаг жишээг бид нэр сүүлд Монголд хэрэгжүүлээд одоо манай хувьд бол 7 дахь нийт эрх зүйн хуулийн этгээд статустай байгуулга. Энэ яаж нэхэр салбарын тодорхой зохицуултуудыг хийдэг тэр дундаа хуулинд заагдсан тодорхой төрийн чиглэлийг хэрэгжүүлдэг. Гэхдээ энэ байгууллагын үндсэн сүм нь өөрөө энэ салбарынхан байдаг. Жишээлбэл манай дээр одоо 490 гишүүн байна. За манай үндсэн удирдах зөвлөлийн болон удирдлагын багийн гишүүд бол тэр салбарын төлөөлөл сонгогддог. Тэгээд төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг ийм байгууллага. Тэгэхээр бидэд одоо чиг үүргийн хувьд бол гадаад сурчлагаа байна. За аялал жуулчлалын компаниудаа бүртгэх байна. Энэ орлон аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлт байна. За нэтаж болон бусад энэ аялал жуулчлалын салбарын уялдаа холбоог хангах гэж. За төр дээр зарим зүйлүүдээр жишээлбэл төр бодлого гаргахад салбарын оролцоо дэмжлэгийг үзүүлдэг, тий саналуудаа өгдөг гэдэг юм. Энэ зүйлүүдийг бид нэг хариуцаад ажиллаа явчихдаг байна. Өнгөрсөн сүүлийн 2 жил жишээлх юм бол аялал жуулчлал гэхэр нөгөө солонгосын жуулчид маш их ирсэн. Тэр дундаа одоо инфлюенсер гэж яриад байгаа сошиал орчинд нөлөөтэй олон дагагчтай хүмүүс олонний танил жүжигчид ирсэн тий. Тэр нөлөөгөө үзүүлсэн солонгос жуулчид бол яг манай орныг зорж иж байгаа жуулчдын дотор жин дарах жуулчид байгаа даа штэ. Яг энэ шиг ийм танай холбооноос гэдэг юм уу нэгдсэн хийхээр төлөвлөж байгаа ажлууд юу вэ? 2024 оны одоо эдийн засгийн үзүүлэлтэн дээр аялал жуулчлалын салбарын нөлөөлөл юм бодитойгоор харагдсан. Тэрний яаж нэгээр хамгийн өндөр өсөлттэй салбар бол цочид дуудлын салбар байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт зуны энэ жуулчдын идэвхтэй ирж байгаа үе дээр ресторан зоогийн газар буюу нийтийн хоолны үйлчлэгээний өсөлт маш өндөр орж ирсэн байна. За энэ яаж нэхээр аялал жуулчлалын салбар бол бодиттой олон салбарт нөлөөлөл үзүүлж байгаа маань. Тэгээ монголчдох жилиг 2023-24 онд зарласан байсныг сунгаад 2028 оны хүртэл ингээд үргэлжлүүлж байгаа. Тэгэхээр бид нар одоо дахиад шинэ стратеги дээр ажиллаж энэ өсөлтөө урт хугацаанд илүү эрчимтэй яаж өргөжүүлэх үү, хөгжүүлэх үү гэдэг энэ зүйл дээрээ бас засагтайгаа хамтраа салбар маань хамтраад ингээд явчихж байгаа. Тэгэхээр нөгөө сайлаа бэлтгэр саваа бэлтгэдэг шиг жишээ нь нутгийн одоо малчт ч юм уу те ямар нэг байдлаар жуулчдаас орлого олъё гэж төлөвлөж байгаа хүмүүс бол бэлтгэлээ базааж хахад. Тий.
хэрэгтэй гэсэн үг байна уу? Аялал жуулчлалын салбарын маань ер нь 23 24 онд нөгөө өмнөх 3 жилийн зогсоо байдал бол маш хурдан ингээд ирчлээд авцсан. Тэр дундаа сүүлийн бид нэр 24 оны сүүлээр судалгаа хийхэд 89% нь бид нэр ингээд цар тахлын үеийн хямралал бүрэнд авцсан гэдэг ингэж гарч ирж байгаа. За сая жуулчид олон эрэхтэй зэрэгтэй жишээлбэл бид нэр хамгийн өндөр ингээд өдрүүдийг анзаараад үзэхэд 5900 5800 жуулч нэг өдөр ингээд дараалал ирж байгаа байхгүй. Тэгэхээр яаж юм хэрэг яг тэр өдрүүдээр бид нэр байршуулах үйлчилгээний буюу зочид дуудал жуулчны бааз амралтын газруудынхан даац болон тий хэрэг одоо өндөр багтаамжтайгаар ажиллаж чадж байгаа. Ер нь 100% буюу бид нэр маш сайн дүүргэж болж чадсан жишээтэй. Тэгэхээр бид нэр түрүүний хэлдгэр нөгөө дөрвөн улирлын аялал жуулчлал буюу тэрийг дандаа дүүргэн байх. Нэгдүгээрт, хоёрдугаарт одоо дараагийн тий энэ байршуулах үйлчилгээнүүдийг шинээр байгуулад эсвэл өргөжүүлэх шаардлагатай байна гэдэг энэ саналуудаа бас гаргаад тэгээд 2024 онд эхлээд судалгаа явуулсан 25 онд бол бас нэлээд бүтээн байгуулалтууд манай салбар дээр явах болов гэж тооцож байна. Тэгэхээр бид нэр авах багтаамж банч нэмэгдэж байна те нөгөө талдаа улирлын хамаарламж илүү багасна гэж тооцоод байна л да. Монгол улс нөгөө Go Mongolia гэдэг шиг нэршлүүдээ өөрчлөл сүүлийн хэдэн жил бол аялал жуулчлалыг дэмжих, жуулчдыг татах гэд ийм бодлогууд одоо лозунгуудыг дэвшүүлсэн, ийм зорилгоодыг одоо тавьсан тий. Эднэр салбарынханд яг хэр наалтсан бэ? Хүлээгсэн одоо тэр үр дүнгуудээ яг харж чадсан уу? Энэ бас яг жоохон төвөгтэй зүйл. Яг нөгөө. Яаж юм гэхээр тодорхой ингээд за заримдаа сайдан солигд юм уу, заримдаа нам солигд юм. Энэс хамаараад ингээд өөрчлөөд идэг. Яг анзаараад харахад магадгүй сайжраад байгаа мэт боловч цаанаа нэг юм бидэрт хоногшилт биш. Одоо миний сайн мэдгээр Incredible India гэдэг үг нь би одоо 2010 онд л энэ үгийг сонсчихсон. Одоо хүртэл тэрүүгээр явж байна. Одоо Малайз байна тий. Truly Asia, Malaysia гэл ингээд ярьж байгаа. Тэгэхээр тэд нар яаж нэхэр ингээд хоногшилт бий болоод байна ш. Тэгэхээр бид нар ингээд Nomadic by Nature, Feel Mongolia тий. Гэт ингээд өөрчлөөд байгаа нь өөрөө яаж нэхэр нэг юм хоногших байдлыг нь баг болгоод байгаа. Тэгэхээр одоо сүүлийн Go Mongolia концепт бол харьцангуй нэлээд өргөн цар хүрээнд хийгдсэн. Нэлээд бас сайн судалгаатай хийгдсэн учраас энэ Go Mongolia гэдэг концепт нэлээд урт хугацаанд явж байгаа бол. Энэ чих гоё юутай шнэ always moving буюу монголоор үн мөнхөд өөдөө тимүүл гэдэг. Go гэдэг чинь нэгтдээ явах утга байгаад нөгөө талдаа урагшаа гэдэг утга байгаад. Тэгээ манай энэ Mongolia гэдэг тий нэрэн дотор Go гэдэг нь өөрөө агуулгдсан гэдэг. Тэгээд нөгөө Edelman гэдэг олон улсын бас олон газрын энэ брэнд концептээр ажиллаж исэн газар хийсэн учраас энэ бас зүгээр концепт байна гэдэг. Одоо аялал жуулчлалын салбарын бүхэл шатанд энийг хэрэглээд явж байгаа. Тэгэхээр энийг ингээл урт хугацаанд докторт аваа явчаасаа л гэдэг ийм төгсөл байна да. Салбарын хувьд бид нар тэрийг бол бас илэрхийлж байгаа. Цаашид аялал жуулчлалын салбараас орж иж байгаа энэ орлого хэрт хэлэх ийм потенциалтай боломжтой гэж тооцоолдог байна. Өмнө 2023 онд бол 1.3 тэрбум доллар гэ сая 1.6 тэрбум доллар энэ бол нийт эдийн засаг гэдгээрээ тооцож үзэнгүүт 1.6 тэрбум долларын эдийн засгийн эргэлтийг бий болгоод байгаа. 2030 оны хүртэл бид нэг 2 сая жуулчин хүлээж авах гэдэг ийм төлөвлөгөө байгаа. Тэгээ 2 сая жуулчин хүлээж авахад нийт эдийн засгийн эргэлтийн хувьд нэг 3.6-аас 3.8 тэрбум доллар, экспортын хувьд бол нэг 2 тэрбум доллар хүргэнэ гэдэг ийм төлөвлөгөөтэй байгаа. Тэгэхээр чи одоо 5 жилийн дотор эрх жуулчдын тоог 2.5 дахин 2.5 тийм жилийн 1.40% ийм өсөлтийг ийм том зорилго тавьж байна. Магадгүй бид нэр 4 улирлын болгож чадах юм бол ер нь одоо бид нар 4 улирлын болчих юм бол нэг сая 250-ыг бол одоогийн даацаараа сая 300 мянгыг бол авчих юм билээ. Тэгэхээр одоо Монгол руу энэ өндөр өсөлт гарч ирж байна. За энэ өсөлтөд дагаад яаж ингэ бид нэг аялал жуулчлалаа ингээд монголчуудаа бас яриад идэх байхгүй. Монголчуудаа хэвлэл мэдээлэл хэрэгсээр түгээгээд идэг. Тэгээ энэ таад энэ аялал жуулчлалыг зөвхөн гадагшаа сурчлах хэрэгтэй юм шиг байдаг. Энэ Монгол дотроо энэ яриануудыг явуулж иж бодлого гаргагчд нь энэ дээрээ тэг ихтгэл өмчлөлтэй болно. Хөрөнгө оруулагчид нь аялал жуулчлалын салбарыг анзаарна, хөрөнгө оруулж эхэлнэ гэх. Тэгэхээр энэ зүйл бол ингээд сүүлийн 2 жил явчихж байгаа учраас одоо дараагийн бүтээн байгуулалт тэ тэр нь зөвхөн зочид дуудлал биш. Шин бүтээгдэхүүнүүд, шин үйлчилгээнүүд, шин юм сонирхол татах одоо think studio гэдэг юм да activities хийх зүйлүүд Монголд бол шинээр бий болоод байх юм бол энэ хэрээр манайх бол харьцангуй газар нутгийн хувьд бол өргөн уудам боломжууд байгаа тань. Энэ даацууд байгаа тань. Тэр дундаа 2024 онд нислэгийн тоол маш сайн нэмэгдлээ. Тэгэхээр энэ
сан маань хэр хэмжээр том ч бид нар тэр хэмжээгээр л юм авах боломжуудаа нээлттэй байлгаад авах юм бол хурцуулж чадна. Жуулчид ирсэн байхад нөгөө нутгийн иргэдтэй, жирийн иргэдтэй харилцсан энэ дээр жишээ нь жирийн иргэд үзэгчид одоо яаж тусалж болох вэ? Аялал жуулчлалын салбарыханд. Тэр олон улсын их сонирхолтой жишээнүүд байдаг. Жишээлбэл Японд бол хүнээс газар асуухад бол хамгийн сайн юм тусалдаг гэдэг тийм жишээнүүд байгаад байдیں۔ Тэгээ Монгол дээр ирэхэд яг нутгийн иргэд тэ ялангуяа орон нутгаас очлоход өөрөө юм зочломтгой байдал нь тэр дундаа саяхан нэг Америк хүн монголчууд им гайхамшигтай зочломтгой байдалтай маа. Одоо гэрн тэ хаалга цоожгоо төгжээд яг нөгөө гой хөдөө яваад тэ төгжөөгөө ороход хүн байж байгаа л ямар ч хүн байсан гоё дайл цайл явчихдаг. Ийм зочломтгой байдал гэдэг зүйлүүд нь бол үнэхээр бас жуулчдын сонирхлыг татдаг. Тэгээд нэг одоо тэгдэж штэ. Манай найз зүгтээ явж байгаа хэлж ирсэн. Тэг жуулч юм асуугаад туслаад машиндаа суугаад хөргөж өгсөн байхгүй. Тэгээ за энэ жуулчин бол дараа нь ирэх нь бат боллоо гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд хэдий тийм сайн одоо цочлох үйлчлэгийг үзүүлж чадсан. Тэр хэмжээгээр нөгөө сэтгэл хангамж өндөр болоод дахиж ирдэг. Нөгөө талдаа босож хүмүүс ярьдаг. Тэгэхээр тэр байдлаар бол бид нар харьцангуй сайн харамсалтай нь яг өсөлтөө зэрэгцээд зарим нэг эрсдэлтэй зүйлүүд гараад байгаа. Эрсдэлтэй зүйлүүд ганц нэг жуулч ингээд эндсэн тохиолдлууд гарсан. Бид нар бол нөгөө стандарт аюулгүй байд гэдгээ бас хөгжүүлэх ёстой мэл. Сая шинэ хуулийн дагуу өгч тайлбарлагчдыг аль бие усаар ингээд бэлтгэдэг сургалт өгөөд шалгалт авдаг ийм систем манай дээр манай байгууллага хариуцаа явж байгаа л та. Тэгэд энэ цаанаа яаж нэхэр нөгөө аюулгүй байдлыг бүрэн хангаж л явахгүй бол энэ тодорхой эрсдлүүд өөрөө байгаль дээр байдаг эрсдлүүдийг бид нар багасгах стандартны болох ийм бас үүрэг манай дээр ирээд байгаа. Тэгээ бид нар бас энэ дээр хамтарч ажиллаад ямар эрсдлүүд гараа ямар тохиолдлоос болов гэдгээд энэ элчин сайдын яамд утсандээ бид нартай энэ чиглэл дээр хамтарч ажиллаа явчихдаг. Төрөөсчсөндөө энэ дээр анзаараад явж байгаа, анхаарад явж байгаа тийм. Бидэрч би өнөөдөр ч гэсэн тэр явган алхалтынхантай уулзаад энэ явган алхалт дэлхий дээр хөгжөөд байна. Бид нар дээр ямар одоо байдлаар хөгжүүлэл зүйтэй явахад хамгийн тэргүүнд бол тэмдэглэгээ л гэж байна. Тэгэхээр энэ аюулгүй байдлыг илүү хөгжүүлчих юм бол манай орн бол харьцангуй жуулчин бол бие дааж аялахад юм таатай орны тоонд орчдөг л доо. Дэлхийн аялал жуулчлал ер нь одоо сүүлийн үеийн чиг хандлага нь хаашаа чиглэж хөгжиж байна? Доктортой аялал жуулчлал буюу байгаль орчин нээлттэй илүү доктортой. Тэгээд одоо энэ үе солигдож байна тий. За жишээлбэл манай үеиг бол илүү visionary буюу юм алсын хараатай үе гэж боддог бол дараагийн үе одоо generation Z гэд бид нэр тэд нар бол бүр ингээд байгаль орчин болон энэ хүний эрх гэдэг зүйл хамгийн өндөр ач холбогдол өгдөг үе гэж үзээд байгаа. Тэр дундаа зөвхөн аялал жуулчлал дэлхийд даяараа дараагийн одоо generation дараагийн үе дээр ингээ анхаарлаа хандуулаад эдгээр бол харьцангуй тийм байгалийн үнэт зүйл те хүн ёсны үнэт зүйл, ёс зүйн үнэт зүйл өндөртэй юм бил. Тэгээ тэрийгээ ч дагаад за өндөр хөгжсөн орнууд ч гэсэндээ тухайн үйлчлэгээ, тухайн аялал жуулчлалын бүтээгдэхүүн өөрөө энэ байгаль орчинд ээлтэй тал нь ямар байна гэдгийг их чухалчлаад байгаа. За тэр дундаа манай дээр адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлээгээ бид нэр бас олон улсын байгууллагуудтай болон манай өрмөц давуу талууд дээр ингээд тулгуурлаж үзээд байгаа. Адал явдал гэдэг нь өөрөө бүр нөгөө экстрем биш. Энэ бол зөвхөн зүгээр энгийн байгальд алхах нь өөрөө юм адал явдалт аялал жуулчлал гэдэг төрөл дээр ороо явчихдаг. Тэгэхээр адал явдалт аялал жуулчлал өөрөө өсөлтийн хувьд бол дэлхийд дээр хамгийн хурдтай хөгжиж байгаа ийм чиглэл байгаа. Тэгээ энэ дээр бид нар Монгол улсад ялангуяа байгалаа түшиглээд энэ адал явдалт аялал жуулчлалыг хөгжүүлэх зүйтэй байна гэдэг энэ чиглэлээ бид нар бас илүү бас бариад бодлогод оруулаа. За энэ жил адал явдал аялал жуулчлалыг хөтөчнөр бэлтгэх гэж байна. Олон улсын хурлын Монгол зохион байгуулах гэж байна. Тэгээ энийг бол хөгжүүлээд явчих гэж. Энэ дотор энгийн явган алхалтж байдаг, дугуйгаар юм хотын аялж байдаг. Одоо гадаад орнуудын нөгөө дугуй дундаа эко байк гэж цахилгаан. Тэр бол байгаль орчин сөрөг нөлөө байхгүй гэдэг юм 50 км эко байкны аялал гэдэг юм. Тэр ингээ яг байгаль дээр дандаа тулгуурлаж явдаг юм сонирхол татсан юм аяллаа төрлөөд байгаа. Энэ их өндөр өсөлттэй байгаад байгаа. За heritage гэдэг одоо өвийн өв дотор ч манай энэ соёл орчиж байгаа төв хоёлаа агуулгадад орчдөг. Энэ бас их өндөр өсөлттэй байгаа юм лээ. Тэгэхээр энэ биднэрт бас л байгаа өгдөл учраас бид нэр энийг хөгжүүлэх юм бас нэг чухал юм тренд байгаад байгаа. За мөн шашны одоо манайх чинь өргөн удам газар нуттай тэр дундаа өмнө байсан тэр Feel Mongolia гэдэг юм гоё ураа байсан Монгол улсын ийм аялал жуулчлалын слоган маяг. Тэгээ тэр бол нэг Монгол улсыг мэдрэх гээд тэр Монголыг бол зүгээр видеон дээрээс харахаас л Монголд ирж мэдэрдиймаа гэх. Тэгээ бас гоё түүхтэй. Жишээлбэл Монголын хөдөө хараагүй гадаад хүн ингээд
анх удаа амьдралдаа ингээд гүйж үтсэн гэдэг төгөөд байгаа. Ингээд юунд санаа зовхгүй чигээрээ юм харахгүй гэсэн гүйжсэн гэдэг. Тэгэхээр Монголын мөргөө удам тал нутаг энэ Монголын салхи гэдэг зүйлийг бол ингээд мэдэрдиймаа гэдэг тэр зүйлүүд бас манай дээр байгаад идэг. За Монголын зорж ирсэн жуулчин бол өргөн удам газар нутаг үзээд нүүд элчний соёлтой танилцсан байжээ. 5 дахь хүсэж байгаа хүмүүст манайх хэр ээлтэй орон бэ? Яг гоо 5 дахь бол бид нар харьцангуй 5 хоттой олон улсын зочдлууд байгуулагдсан байгаа. Тэгээ одоо сайн мэдээг бол дахиад шинээр байгуулагдах гад бүтээн байгуулалт энэ жил эхэлж байгаа юм мэдээнүүд байгаад байгаа. Гэхдээ харамсалтай нь одоо сүүлд бас зарим нэг орны жуулчдаас л хэлээд байгаа. Нэлээ өндөр зэрэглэлийн 5 дахь хүсээд байдаг. Гэхдээ тэр орн нь бол танах биш байсан гэдэг. Тэгэхээр бид нар ингээд бүх орнуудчиг те бүх зүйлүүдийг бас авгаалбуул юм хэлээ л дээ. Тэрний яаж нэгээр бид нар яг юу байгаа гэдгээл онцлогоо гаргаад тэрийгэл тайлбарлаж таниулаад тэрийгэл бүтээгдэхүүн болгоод тэгээ гаргасан зүйтэй. Тэгэхгүй бол яг одоо тэр орон нутагт те ялангуяа бид нэр тэр гоё байгаль дээр 5 хоттой буудлал барина гэж байхгүй. Тэрний оронд одоо Африкийн сафари аялал гэж байдаг. Нөгөө Африкийн зэрлэг байгаль дотор ийм майхантай тэнцэнэ гоё амтай хоолой идэ. Тэр яг байгалийн мөн чанарыг мэдэх гэдэг. Жишээлбэл тэр өндөр үнэтэй аялал тэрийг манай тусгай хамгаалалтын газар нутгууд дээр гоё майхантай хийж байгаа. Яг тэрийг л бид нар ийм зүйлүүдийг өгч ийм мэдрэмжийг танд өгч чадна гэдгийг сурчилсан зүйтэй. Яг их 5 дахьтай хүний аялах газар бол Монгол бас биш шүү дээ. Одоо Аз улс 2023 оноос нөгөө орон нутгийн нислэгүүд маш сайн нэгдээд Мяд компани бус компаниуд маш сайн доктортой нисээд байгаа. Тэгэхээр энэ бол Монголд ирээд орон нутаг руу өмнө нөгөө олон цаг газраар явдаг байсныг илүү багасгаж гол чиглэлүүдээр нислэг хийж байгаа нь бас том даваа тал байгаа. Тэгэхээр бид нэр байгальдаа түшгэлсэн илүү юм өрмөц аяллаа л илүү хөгжүүлэх зүйтэй байна. За аялал жуулчлалын салбарын тухай ярьж байгаа юм чи хоёлоо жуулчдын сэтгэлдлийг шударгаар ярив. Манад ирсэн жуулчдын хамгийн одоо их давтагдаж хилдэг шүүмжлэлүүд топ 5 шүүмжлэл юу гэдэг вэ? За нэгдүгээрт болохоор зам гэдэг. Зам дотор хоёр юм орчт юм лээ. Орон нутгийн зам, хоёрдугаарт энэ хотын төвжирэл гэдэг. Ингээд төвжирэл зам гэдэг. За энэ орон нутгийн зам дээр ямар асуудал гардаг вэ? За ингээд нөх мөхнүүд байдаг те. Тэгээ зарим газраараа нөгөө засмал замгүй учраас тэрэн дээр жоохон сэтгэл ханамжгүй байдал бий болоод хоёрдугаарт бас нэг зүйл нь одоо гадаад оронд очихоор хурдны замаар 2-3 игнэт яваад байна шүү дээ. Шинэ өндөр зэрэглэлийн аялал дээр бол энэ нэг талдаа нэг игнэтэй зам бол эрсдэлтэй замд ороо явчихдаг. Тэгэхээр энэ замын байдал бол жоохон хүнд юм билээ. Хоёрдугаарт болохоор энэ ариун цэврийн байгууламж гэдэг. Ариун цэврийн байгууламж дотроо яг орон нутагт байгаа ариун цэврийн байгууламж бас шаардлага хангахгүй байгаад. Тийм жолонгоо. Тэгээ 2023 оноос хойш энийг ингээд сайжруулад илүү шинэ технологиуд нэвтрүүлээ, байгаль орчин дээлтэй болгоё гэд яваад байгаа нь харцангуй үр дүнгээ өгөөд бид нар өөрсдөө ингээд орон нутгийн аяллуудаар явж байгаа юм яаж өөрчлөгдөд байгаа хараад байгаа. Тэгэхээр энэ байдал бол харцангуй дажгүй болж байгаа. За зам дагуулах бас ариун цэврийн буюу одоо бид нар чухууч орон нутгаар явж байгаа автобусын зогсоол буугаал бийцдэг. Тэр чинь одоо бол харцангуй өрхөн шиг юм газрууд маань олон чулчлаа. Одоо 20 бүтээн байгуулалт хийгдээ болцсон болон бүтээн байгуулалт нь дуусж байгаа 21 газар. Тэгэхээр тэр зам дагуу үйлчлэгээний төвүүд маань сайн болчих юм бол тий олон болчих юм бол тэр үйлчлэгээ дагаад жуулчдын сэтгэл ханамж бол өндөр байх юм билээ. Тэгэхээр тэр жоохон тэр чиглэл дээр л юмнууд гараад байгаа. Бусдаар бол за үйлчлэгээний чанар дээр бас нэг асуудлууд яригддаг. Тэр үл яг манай дээр нөгөө улирлын хамаарал болон улирлын хамаарлаас хамаарал ажиллах хүчний доктортой байдал нь сул байдаг учраас мэрэгсэн цөөхөн ажилтнаа байдаг юм бас жоохон сул нөлөө үзүүлээд байдаг. Хоолны соёл бол жуулчдын бас нэг чухал хэсэг шүү дээ. Манай хоолны соёлоо хэр одоо сайжруулах шаардлага харагддаг ба. Бидэд хоолны одоо кулинари гэдэг энэ бол ялангуяа шинэ жуулчд их чухал нөлөө үзүүлээд байгаа. Бид нэг давуу тал нь гэвэл монголч ингээд Япон, Солонгос гэдэг юм уу те Европод олон төрлийн хоол байгааддаг. Харамсалтай нөгөө байгаль түшигсэн аялал жуулчлал буюу орон нутаг руу очиж байгаа үед орон нутгийн нэг онцлогч бид нэр өөр газар аялж яхад гараад ресторанаа ойрхон газруудаасаа сонгож болж шít. Тухайн Монголд бол тухайн resort дээр очсон бол жуулчны бааз дээр очсон бол ер нь тэнцэнээсээ хоол авчаа. Энэ үед бол ийм сонголт нь бага илүү за нэг талтаа Монгол хоол, нэг талтаа багахан ийм Европцсан хоол ч юм ингээ байгааддаг талтай. Тэгээ бид нар сүүлд бас бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр ярилцаад байгаа. Энийг төрөлжүүлэх хэрэгтэй юм байна. Тэгээд
ер нь сайн төрөлж ийн л да. Жишээлбэл солонгос жуулчд илүү авдаг газар бол солонгосууч нэг солонгос хоолоо идээд хоолж чад шүү дээ. Тэгээд тэрэн шиг тийм жуулчдын сегментээр нэг ангилах хэрэгтэй байна. Монгол хоолыг бол илүү бус нутгаас нь хамаараа. За зарим бус нутаг бол илүү цагаан эдэгээ хөгжүүлээ авчаа. За зарим бус нутаг бол илүү одоо гурил болон будаан дээр тулгуурсан хоолоо хөгжүүлсэн. Зарим нь бол илүү махан суурьтай хоолоо гэдэг. Энэ газар нутгийн онцлогоос хамаарат манай уулархаг талдаа илүү одоо махан бүтээгдэхүүн тий илүү говийн талдаа илүү сүүс хүн бүтээгдэхүүн дээр тулгуурсан ийм хоолыг хөгжүүлсэн байт юм л. Тэгэхээр энийг илүү ингээд онцлог болгож хөгжүүлнэ гэсэн ийм зүйлүүд бас манай салбарын дор хилцүүлэх зохион байгуулж байна, уулзтууд хийж байна. Харин энэ жил нөгөө бүсчсэн хөгжлийн чуулган гэдэг бүс бүсээр яваад хийх юм билээ. Тэгээ энэ дээр ч бид нэр бас тодорхой саналуудаа оруулаад явъя гэдэг ингэж ярилцсан. Төлөвөө болоо явж байгаа. За зол бадралын төсөөлөл хүлээлттэй танилцъя л да. 10 жилийн дараа Монголд ирсэн жуулчин юу үзэж хараад ямар шүү сэтгэлдэлтэй уцгал. Бид нар дээр одоо нэг дутаад байгаа зүйл гэж би бодоод тэр яаж юм хэрэг үндсэн суур зүйл буюу за нислэг за нөгөө байгаль нь те байршуулах үйлчлэг юм уу зочд дуудал жуулчны бааз нь байгаад. Гэхдээ хүн нэг юм хийж үтсэн, оролдож үтсэн зүйлээс их өндөр мэдрэмжүүд авд юм бил. Тэгэхээр яаж нэхэр би сүлд гандан дээр шашны аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбоотой бид нар зохион байгуулсан бизнес аялал дээр гандан дээр одоо мандала нэг юм гоё өнгөнгө хэлсээр идэв штэ. Тэгээд тэр зүйлийг намайг нэг хүмүүр ятгаад та энийг л хийгээд үзчихсэн. Тэгээд тэрийг ингээд хийгээд 5 минут хийгээд үзэхэд тэндээс юм маш өөр мэдрэмжүүд авд юм бил. Тэгэхээр бид нар дээр яаж нэхэр тийм маш сонирхол татсан тэр дундаа юм үндэсний өрөмөц юм онцлогтой юм бүтээгдэхүүнүүд магадгүй намайг баг байхад нөгөө ингээд ноос авдаг чи би хийдэг үлээ сүлд хийж үзээгүй те. Тэгээд тэр зүйл байна. За өдөө очоод одоо мал хариулаад явах гэсэндээ би одоо маш олон ном уншсан байдیں۔ Тэрний суурин дээр мал хариулж байгаа би олоод авсан юм. Тэгээд тэр мэдрэмжүүдээ би ингэж эргэж авахыг хүсэж. Тэгэхээр Монголд ирсэн хүн тэр олон зүйлүүдийг хийж үзээ зөвхөн ингээд хараад те байрлаад байгаад байхаас илүү олон зүйлүүдийг хийж үзээд тэндээсээ юм өрмөц мэдрэмжүүдийг олж аваасаа гэдэг. Манай энэ гоё өндөр хөгжсөн жуулчны баазуудын нэг нь ярьжсэн. Оройн нэг юм хөтөлбөр байдаг. Тэрний юм зураг зурдаг гэдэг. Тэгээд за орой зураг зуруулна гэх хөтөлбөр дээр байхгүй болонгоо жуулчин. Гэхдээ энэ юу хийж байгаа юм болоо гэнэ. Өөрөө маш гоё юм байгальтай газар ч таад энийг ингээд өөртөөгөө буулгаач гэдэг. Тэгэл эхлээл нэг юм зурж үзэл явандаа нөгөөтгөндөө гүн ороод тэгэл бусдаасаа харилцаа нь тасраал нэгсэндээ байгальтайгаа бүр ингээд мөн чанарын өөрөө зургаар буулгахын тулд олж хараад байгаа байхгүй. Тэгээд тэр газрын явсан жуулчдын хамгийн өндөр сэтгэл нь тэрнийг зураг зурулдаг хэсэг дээр л үлдсэн байт юм. Тэгэхээр аялал гэдэг бол зөвхөн харах зүйл биш. Аялал бол юм олон төрлийн мэдрэмжүүд байгаа. Тэр ийм мэдрэмжүүдийн нэгийг нь ингээд өөрөө хийж үзэхтэй. Тэр нь үнэрлэх, хамтлах, ингээ гараараа хурч мэдэрч үзэх. Тэгэхээр энэ олон төрлийн аяллаа бүтээгдэхүүнүүдийг л бид нар бий болгох хэрэгтэй. Тэгэхээр хүний аваагүй тэр мэдрэмжүүдийг Монголоос авах. Би тийм аяллыг л одоо 10 жилийн дараах манай аяллаа юм гол сонирхол татах хэсэг байх болов гэж бодож байна. За баярлалаа. Амжилт хүсье. Тэгээд төсөөлж хүлээж байгаа энэ бүх хөгжил нь манай аялал жуулчлалын салбарт бодиттой болох болтугай. За баярлалаа та бүхэн. Та бүхэндээ ажлын өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Батмөнхийн Зол Бадрал мэдээллийн технологиор мэргэжсэн ч аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа бизнесмен.